За сайн байцгаана уу? Бүгд нь өдөр болон өглөөний за өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За намайг болохоор Дижит Гарав гэдэг. Би Монгол улсад санхүү эдийн засгийн их сургуульд суралцдаг оюутан. За одоо болохоор 2 дугаар курс. Тэгээ 2 жил суралцах хугацаанд 3 өөр газрын дөрвөн тэтгэлэг авч исэн. За тэнгуүтэй хамгийн сүүлд болохоор саяхан Австралийн Сидней хотод болох за хүний эрх одоо цагаачлал ч юм уу ингээ маш олон хүний эрхтэй холбоотой сэдвүүдээр хилцүүлэг явуулах олон улсын хилцүүлэгт өргөдөл явуулаад тэр нь болохоор амжилттай болоод тэгээд 6 сард ер нь бол хилцүүлэгт оролцох болсон байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ингээд маш олон газарлууд тэтгэлэг хүсэлт явуулж исэн. Тэзэн л болохоор яг эднүс. За тэгээд яг энэ бүгдэд явуулахад юу хамгийн их хэрэгтэй байдгийг, юу хамгийн шаардлагатай байдгийг, яг аль тохиолдолд аль зүйлийг анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг талаар та бүхэнд одоо мэдээлэл хүргэе. За хамгийн түрүүнд гэх юм бол би 12 дугаар анги төгсөхдөө болохоор хаан банкны тэтгэлэгт хамрагдж исэн. Хаан банкны тэтгэлэг нь яг яадаг тэтгэлэг гэвэл өмнө нь болохоор одоо ингээд хотоос аслагдсан сайн шаанд одоо замын үүд ч юм уу ингээд хол эдэг газруудад суралцдаг хүүхдүүдэд Монгол улсын аль нэг хөссөн сургуульдаа суралцахтан сая 500 төгрөгийн тэтгэлэг олгодог тэм тэтгэлэг байсан 60 хүүхдээ. Өмнө жилээс эхлээд болохоор өмнө нь тэтгэлэгт хамрагдж исэн одоо хэдгээр ч хүрсэн хүүхдүүд болно 40 хүүхэд. За тэнгуүдээ одоо хотын аслагдсан дүрхтэй идэг 60 хүүхдүүд нийлээд 100 хүүхдэд сая 500 төгрөгийн тэтгэлэг болгодог тэм тэтгэлэг болж өөрчлөгдсөн байгаа. За тэгээд тэтгэлэг болохоор хаанаас олж мэдсэн бэ гэвэл манай ангийн багш манай ангийн гүрч чадвар явуулаад та нар ингээд ийшээ үргэлжлэн явуулж идэж байсан шүү. Ихтэй настай баг бацгаар харагдаж шүү. Тэгээд баг бацгаар харагдаж байгаа юм. Гэхдээ юу нас ингээд ийшээ үргэлжлэн явуулаад идэж байгаа миний хүүхдтэй хэлчихсэн. За тэгээд тэр үед нас хэрэг дата гэж яг ингээд явуулсан чинь мэдээж хаан банкны тэтгэлэг учраас маш олон зүйлийг асуусан. Аав ээжийнхэн цалин, аав ээжийнхэн нийгмийн даатгал төлдөг байдал, аав ээжийнхэн иргэний үнэмлэх, за тэнгуүтээ мэдээж тэтгэлэг авах гэж байгаа хүүхэд учраас багнуур дүүрэгтэй орон нутагтаа ямар тэмцээн уралдаанд төрүүлж исэн, ямар зүйлд хамрагдаж исэн. Тэгэд энэ бүх зүйлүүдийг нь асууж байгаа. За тэнгуүтээ тухайн хүүхдийн маань одоо сурах хүсэл эрмэлзэл тэнгуүтээ мэдээж бас 500 хүүхдээ илүү 300 хүүхдээ илүү эсээ бичүүлж авсан. За тэнгуүт ингээд харангууд энэ нас 10 жилдээ 12 жилдээ олон төрлийн зүйлийг хийж идэх хэрэгтэй. За мэдээж тэмцээн уралдаанд оролцож байгааг зааш шинэс эсвэл эцэг хэлбүү. Тэгвэл тухайн зүйл дарцаад тухайн зүйлээ ямар нэгэн шинэ урамшуулах гэж байна. Яг тийм дарцсан гэдэг батламж мэдээлэлтэй очдог. Тэгэхээр сайн барайж хийжсэн. Сайн барайж заавал одоо жижиг том хамаагүй ч ерөнхийдөө олон улсын хэмжээтэй одоо хүний эрхийн байгууллагад хандсан тийм их сайн барайж хийвэл маш сайн. Тэнгүүтээ тиймэрхүү батламжуудаа явуулж ирсэн. За миний хувьд бол 10 жилдээ хашаа нэлээд идэвхтэй. Тэгээд дандаа ихтгэл мэтгэлзээний тэмцээнийг оролцоход дотроо явдаг. Тэр нь хашаа дандаа нийслэлийн дүүргийн за тэгээд улсын хэмжээний мэтгэлзээний тэмцээнүүд идэвхтэй байсан учраас ихтгэл талын давуу тал болж гисэн. Тэгээд мэдээж энийг үзэж аав ээж ахын бол миний зөв их хэмжээж хүүхдийн ямар нэгэн байдлаар ихтгэл хурлын мэтгэлзээнд хичээл хийжээсэй гэж хүсэж байна. За тэр нь хашаа яадаг гэвэл хүүхдийн мэдээж маш олон талаас нь нээж өгдөг. За тэгээд өөрийгөө яаж илэрхийлэх тал дээр нээж өгдөг. За тэнгуүтээ тухайн хүүхд маань ингээ олон нийтийн өмнө гараад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. За тэгээд анги нийтийн өмнө яаж нэг ихтгэл тавиад өөрийнхөө бэлсэн зүйлийг хамгаалдаг болох чадвар маш чухал. Тэгээд миний ингээ оюутан болоод хамгийн хэзээ баярлсан зүйл юм бол бас тэр байсан. Одоо ингээ ямар нэгэн шийдлийг ч юм уу эсвэл ямар нэгэн сэдвийг ингээ хүрээнд ингээ ихтгэл тавих ч юм уу болвол хамгийн түрүүнд тэр чадвар чухал гэдэг байхгүй. Одоо жишээ нь манай сургууль санхүү эдийн засгийн сургууль дээр ихэд бол хичээл болгон дээр бид нэр семинар бэлддэг багаараа тэгээд бэлдсэн семинар ингээ гарч ярьдаг. Тэнгүүд тийм чадвар эзэмшдэг гэдэг нь болохоор шүнжэнгөө суугаад хийж байгаа хүүхэд ингээ заримдаа ярьж чадахгүй төгөлдрөх асуудал гардаг. Гэтэл нөгөө ихтгэл хичээлсэн, мэтгэлзээний хичээлсэн ярих чадвар сууцсан хүүхэд гэдэг чинь болохоор арай өөр идэг. Ягаад гэвэл тэр хүмүүс ингээ хичнээн бэлдэг байсан ч хамаагүй тухайн зүйлийг ярих чадвар илүү сайн суудаг гэж боддог. Тэгээд тэтгэлгийн маань нөгөөхдөө болохоор ингээ ангида сууж исэн чинь сургуулийн менежерлөө залхаад одоо багнуур дүүрэгт шүү дээ. Тэгээд сургуулийн менежерлөө залхаад ингээд багнуурын хаан банкны газраас ярьж байна. Танай сургуулийн Дижит Гарав гэдэг хүүхд хаана идэм бэ? Бид нар одоо анги руу нараад тэтгэлгийг гартуулж өгөх гэж байна гэд. Тэгээд багнуур дүүргээс болохоор өмнө нь манай сургуулиас сүүлийн 2 жилдээ аваагүй гэсэн байна. Тэгээд аваагүй байсан болохоор манай менежер төртөл амар баярлсан. Тэгээд бөөнөр орж ирэл манай ангид суужсэн чинь за дижээ нааш иргээл тэтгэлгийг маань гартуулж өгчээсэн. За тэгээд тэр зургийг болохоор энэ байна. За тэгээд тэтгэлгээ аваад мэдээж тэтгэлгийн маань болохоор шууд одоо хаан банкны маань даас руу хийж өгсөн. За тэгээд тэр мөнгөөр бол бас тухайн үедээ тэгэл сургалт мөргөлтнаа нэмлээ. Эсвэл оюутан болох гэсэн болохоор юм аваад дууссан та. За дараачих нь болохоор би 50-ны санд болохоор багасаа хамрагддаг. За 50-ны санд нь болохоор ер нь бол олон хүүхэдтэй эсвэл хагас өнжин бүтэн өнжин хүүхдүүдийг хамруулдаг тийм сан байдаг. За тэнгууд тэр сангаас болохоор оюутан болж байгаа хүүхэд залуучуудад одоо ингээд ямар ч байсан буцаалтгүй тусламж үзүүлье. Та бүхний ингээд сургалтын төлбөрийг хөнгөлөё гэдэг одоо үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тухайн мэдээж үйл ажиллагаа маань ямарваа нэгэн байдлаар одоо шалгууртай. За тэгээд тэр шалгуурууд нь болохоор мэдээж сургуулийн голч дүн нь 95 90 илүү 80-аас дээш байх хэвээр. За тэнгуүтээ мэдээж эсээ бичүүлж авна. Тэгээд аав ээжийнх нь хаяг одоо регистрийн дугаар бүх зүйл мэдээллийг нь авна. За тэгээд тэр 50-ны сангийн тэтгэлэг маань болохоор тухайн жилийн маань тухайн үйлрлийн маань төлбөрийг бол төлдөг. Тэнгуүтээ үйлрэл болгон дахиж шинэ одоо материалууд бүрдүүлж дахин шинэ хүсэлт явуулж иж тэнцдэг. Тэгээд сангийн тэтгэлэг дээр болохоор анхаарах зүйл нь гэх юм бол мэдээж сан учраас маш олон хүүхэд хамрагддаг. За тэнгуүтээ хүүхэд хамрагдж байгаа гэдэг утгаараа буцаагаад тэтгэлэг өгсөн оюутнуудаас
одоо цагийн ажил хийж өгөхийг шаарддаг байгаа. Тэнгүүтээ цагийн ажил нь болохоор нэг их биш мэдээж одоо 24 цаг гэх. Тэнгүүт 24 цаг чинь болохоор мэдээж нэг өдөржингөө бүтэн очиод ажиллана гэсэн үг бас биш шүү дээ. Тэгээд аль болох ажлын цагт нь тааруулаад өдрийн 8 цагаар 3 удаа ч юм уу эсвэл өдрийн 5 6 цагаар 4 5 удаа очдөг ч юм уу тасалж очиж ажиллаа хийдэг тийм зүйл байгаа. Тэгээд сайн дурын ажилтан мэдээж одоо хүүхдүүд туслах үйл ажиллагаанд хамт явах эсвэл ном кодлох, ном бичих, номын код шийвэх ч юм уу тиймэрхүү ажлуудыг хамтарч хийж тасалцаж өгдөг байгаа. За тэнгүүтээ 50-ны сангийн маань болохоор батламж нь инээ. За 50-ны сангийн нэр тэтгэлэг нь хоёр өрөөндтэй. Нэг нь болохоор энгийн тэтгэлэг, нөгөөх нь болохоор бүтэн тэтгэлэг гэж байна. Бүтэн тэтгэлэг нь болохоор тухайн үйлрлийн бүтэн төлбөрийг төлдөг, энгийн тэтгэлэг нь болохоор сая 500 төгрөг өгдөг байгаа. За би болохоор бүтэн нэг энгийн нэг тэтгэлгийг авч ирсэн юм байна. Ингээд 50-ны тэгээд миний хамгийн сүүлд авсан тэтгэлэг гэх юм бол яг ингээд 2024 оны 12 сар гарах гэж байсан юм. Тэгээд би ингээд яг тэтгэлэг ингээд маш олон газар руу явуулчихдаг нэг. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор Хас банкны тэтгэлэг байгаа. Хас банкны тэтгэлэг нь болохоор Хас банк ирээдүйн саялан гэдэг хөтөлбөр бүр амар нэлээд жоохон байхад маань зарлж ирсэн юм а. Тухайн үед болохоор ингээд ирээдүйн саялан гэдэг хөтөлбөрт одоо манай гэрийн бүх хүүхдүүд болохоор бүх хүүхдүүдэд бүртгүүлээд за тэгээд тухайн тэтгэлэг Хас банкны тэтгэлэгт болохоор би яг 2 дугаар курстэй одоо өгч ирсэн юм байна. Тэнгүүд Хас банкны тэтгэлэг нь нэлээд хүүхдээс маха бараг 100 хүүхд байсан уу. Тэгээд 100 хүүхдүүдэд болохоор 5 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олгох боломжтой гэсэн байсан. За тэгээд манай сургуулиас болохоор нэлээд олон хүүхдүүд явуулсан. Тэгээд санхүү эдийн засгийн сургуулиас 3 хүүхэд байсан. Тэгээд ямар ч байсан мэдээж маш их хүүхдүүдэд буян болоод 100 гаруй хүүхд олон улс сургуулийн 100 гаруй хүүхдүүдэд тэтгэлэг анх удаа олгоход нь тэрнийх нь нэг осондоо төлөм барьтайгаа. За тэгээд 5 сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг гэдэг дээр оюутнуудыг юуг анхаарах ёстой гэвэл 5 сая хүртэлх гэж байгаа бол нэг үйлрэлийнхаа төлбөрийн баримтыг мэдээж төлбөрийн баримт шаардна. Тэнгүүт нэг үйлрэлийнхаа төлбөрийн баримтыг авчиж өгч болохгүй. Хоёр үйлрэлийнхаа төлбөрийн баримтыг нийлүүлж ийж 5 саяд авуулсан ч юм уу эсвэл 5 сая төгрөндөө хүрсэн мөнгөний үн гаргаж ийж айлах өндөр мөнгөний үн авна гэсэн. Хас банкны тэтгэлэгт болохоор одоо шаарддаг зүйлүүд нь мэдээж аав ээжийнх нь нэмийн татгалын шимтгэл төсөн баримт. За тэнгүүтээ одоо тухайн хадгаламжийг хэр олон жил эзэмшсэн гэдэг баримт нь бас шаарддаг. За тэгээ хадгаламж эзэмшижсэн нь үнэн байна уу юу гэдгийг нь Хас банк болохоор цаанаас өөрсдөө шалгана. Тэгээд Хас банк миний ирээдүйд ч үлээ эсвэл миний ирээдүй одоо миний гарч чөлөө нэг тиймэрхүү сэдвтэй эсэнүүдийг бичүүлж чаддаг. Мэдээж тэтгэлэг болгох ингээд өгч байгаа байгууллага маань өөрсөнтэй холбоотой эсвэл тухайн хүүхэд нийгэмдээ ямар үр шимийг гаргаж чадах вэ? Ирээдүйд энэ мэргэжлийг эзэмшээд одоо гарч ирсний хадараа ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг талаар нь тэтгэлэг бичүүлж авдаг учраас хамгийн гол нь тэтгэлгээ ингээд эсээ бичүүлж авах шүү. Би энэ тэтгэлгийг хаснараа ийм зүйл ашиглах болно гэдгийг бичих хэрэгтэй. За Хас банкны тэтгэлэг хаан банкны тэтгэлэг маань хоёулаа ингээд тэтгэлэг өгсөний хадараа тэтгэлэг уулзалт гэж хийсэн. Хоёулаа 12 сард болчихсон санагдчих. За тэгээ Хас банкны дээр бас очиход ингээд Хас банкны мэдээ захирлууд наач гэж үгсэн. За тэнгууд хүүхэд ханаа хадгалж юм. Мэдээж зарим нэг ганц хоёр дууч гарч ирээд дуулна. Ер нь л ихтэй түүх гоё юмнууд болчихоо. За хаан банк болохоор тэтгэлэг өгсөн хүүхдүүдтэйгээ тэтгэлгийг ингээд мэдээж хөдөө орнотын маш олон газруудад өгч байгаа шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдээ нэгтгэж уулзаж чадаагүй. Дахин 12 сард бүгдний дуудаад яг нэгэн жиг гаргуулсан гэсэн. За тэгтээ маш гоё хоол өгөөл энэ маш гоё баярлсан баа. Хамгийн сүүлд нь гэх юм бол би саяхан за 2 сар дахь яг тэтгэлэг аппликейшн ангиж хүлээж явж байгаа. Юу яа? Австралийн Сидней улсад 6 сард болох тийм хилцүүлгийг харсан. Миний мэрэгжил өөрөө ихцүүч учраас би ингээд яг хүний ихтэй холбоотой хилцүүлэг мэтгэлцэн гэлтгэл тавих тиймэрхүү зүйл маш сонирхолтой. Тэгээд яг ингээд хайж явж байгаад осон зүйл маань гэх юм бол Австралийн Сидней улсад хүний эрхийн талаар, цагаачлалын талаар, за тэгээд байгаль орчин одоо хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар, за тэгээд дэлхийн бусад орнуудад амьдардаг хүмүүсийн амьдрал хэр байгаа талаар ингээд ийм болох хилцүүлэг. За бодол нь амар гой бодлосон. Бүр үнэхээр гой бодлосон. Тэгэл би яг бодлыг нь харчаад бодлыг ингээд яг зургийг тавьж байгаа ингээд хүн чинь манифест хийдэг штеп. Зургийг тавьж байгаа. За яг би энэ бодолд 6 сард очино. Би яг энэ бодолд 6 сар очино гэж ингээд яг өөртөө хэлсэн багтаа. Яг ингээд өөртөө ингээд яг тархиндаа сануулчих чаа. Тэгсэн чинь одоо 2 сарын сүүлээр аплайдсан материал маань 3 сарын 5-нд харин гарсан. Тэнгүүд энэ хилцүүлэг маань болохоор маш олон төрөлтэй байгаа. За нэгт нь гэх юм бол бүтэн дах. За тийм бүтэн дахт маш их юу байгаад гэж онгоцны хийд. За тэнгүүд очиж байх очиж бодол. За тэнгүүд хоол унд утас интернет гэх бүх зүйл нь харагдаж байгаа. Тэнгүүд хагас тэтгэлэг гэж байгаа тэр нь болохоор онгоцны тэтгэлэг онгоцны зарчмыг төлөхгүй. За тэгтээ очиж байх очиж бодлын төлдөг. За тэнгүүд өөрөө дах гэдэг зүйл бас байгаа. Тэр нь болохоор тэр нь ялж хэлэхгүй. Гэхдээ мэдээж та ингээ аплайдж байгаа ямар нэгэн зүйл хүртэл явуулж байгаа гэдэг утгаараа маш олон хүмүүс шигшээдэг. За та энэ хилцүүлэгтээ ирж болно. Энэ хилцүүлэгт ирсэн 3:40-наас бид харилцана гэдэг. Яг хилцүүлгийн үеэр ингээ байх зарчмыг нь дах. Ийм 3 төрлийн тэтгэлэг 3 төрлийн одоо тэтгэлэг шиг юм байгаа гэх юм уу. За тэтгэлэг аппликейшн дээр байгаа учраас би Монголоос маш олон хүмүүс ингээ хүсэлтээ явуулах гэж бодож байсан чинь одоо нөгөө яг гадаад гэдэг утгаараа бүх явуулах байгаа материалыг гадаад хэл дээр бичнэ. Тэгмээдээ миний явуулж ирсэн хамгийн хэцүү нэс махаа баг 3 500 хүнтэй англи хэлсэн шаардсан.
За тэнгуү тэр нь болохоор одоо өнөөгийн Монгол улсын маань нөхцөл байдал би яг хэрхэн амьдарч байгаа тийм Монгол улсад маань шийдэж болохгүй байгаа хүний асуудлууд юу вэ гэдэг юм хөдөлгөөл байсан. Тэгэд миний бодлоор болохоор яг ингээд одоо тухайн хилцүүлэгт мэдээж ингээ улсууд хүмүүс мэдээж хэцүү асуудал ярьж штеп одоо бид нарт юм байгаа манай улс ингэж юм манай улсад амьдрах хэцүү ингээд тэнгуү би болохоор Монгол улсын хүн анх удаа тэнд очих чиж асуудал ярих амар муухай гэж бодоод би болохоор ингээд манай монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй тэгээ соёл иргэншлээ дагаж хөгждөг тийм малантин ингэж өсөж хуржүүлдэг гэдэг ингээд бид бол Монгол улсынхаа сайн талыг ярьсан чинь намайг жоохон мөнгөтэй хүн гэж бодсон байлээ тэгээд миний асан тэтгэлгийнх нь хариу гэх юм бол өөрөө дах тэтгэлгийн хариу асан мэдээж хөвдөл баяртай яагаад гэвэл би ийм том зүйл рүү хүсэлтэд явуулаад гэсэн чи тэр явуулсан хүсэлт маань одоо би ихэд би ингээ гадаадд очиод австралиас очиод хилцэл өрнүүлж болно. За тэнгуүтэ Монгол улсынхаа өмнөөс ихтгэл тавих нь гадаад хэлтэй. Тэгээд миний тавьж байгаа ихтгэл дэлхийд аяраас сонсох боломж нь нэгдэж ингээ хөвдөл баяртай байгаа гэсэн мэдээч оюутан хүний хувьд Австрали улс руу тийзээ төлнө. Дээрээс нь 900 одоо байртай бол 900 байртай бол $999 төлнө. Байрг бол $499 төлнө гэж байгаа байхгүй. Тэгээд хөвдөл оюутан хүний хувьд $999 төлөөд дээрээс нь онгоцны тийзээ авч чаад тийзэнд очихын тулд бас одоо тийз авахын тулд бас визэнд орно шүү дээ. Тэгээд маш олон асуудал гарч ирж байгаа. Тэгээд яг хэсгийг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ бас дээрээс нь нэмэх нь бас хүсэлт явуулахдаа би энэхүү хилцүүлэг маань $385 авсан. За энэ болохоор Монгол мөнгөөр бодгоо 111 мянган төгрөг болж ирлээ. За тэгээд тэр мөнгөийг яах гэж асуусан гэвэл мэдээж тийм ингээ үргэлжлүүлж явж байгаа олон хүмүүсийг хянана. За тийм учраас авч байгаа. Тэгээд мөнгө авахтаа үргэлж хамгийн доор ингээ бичсэн байсан. Хэрвээ та манай үйл ажиллагааны тэмцээний тохиолдолд ийм мөнгөийг буцаа голгох боломжгүй гэдэг ойлгож байгаа. Тэгээд яг энэ зүйл үнэхээр явмаар исэн. Тэр зочид бодлыг хараад би үнэхээр тэнд байх хэрэгтэй гэдгийг мэдчихсэн мэдэрсэн учраас би тэгээд за яах вэ гэж ингээ өгж байгаа байхгүй. Миний хувьд мэдээж яг ингээд гадаад улс руу явах гэсэн гадаад улсын тэтгэлэг авах гэсэн бол үнэхээр баяртай байгаа. Яг тэтгэлэг биш ч гэсэн хувийнхаа хувьд ингээд өсөж хөгжих маш олон боломжууд ингээ өөртөө нээгээд байгаа гэж бодож байна. За тэгээд ер нь аль тэнцэгтэй зүггүй хамаагүй хүн бол саж үзэж ямар нэгэн зүйлсэнд хүрэн тэрийг шүүрч аавна. Тэгээ боломж нь нэгдэн. Тийм учраас гадаад ч бай Монгол ч бай ямар нэгэн зүйл ингээ өөрийнхөө салбар чиглэлээр мэрэгших гэж байгаа тэр зүйлээ оролдоод үзье гэж хэлж байна. Хүсэж тийм. За тэгээд ер нь бол явуулсан тэтгэлэг болгондоо заавал тэнцэх албагүй шүү дээ. Ямарваа нэгэн байдлаар оролдоод үзэж байгаа хүн гэдэг болохоор тэнцэх боломж нь илүү нэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө бол тэтгэлэг харсан бол тэр зүйл рүү оролдоод үз. Тэгээд яг өөрийн чинь мэдээлэлтэй холбоотой өөрийн чинь одоо авч болох зүйл байвал тэрнээ ингээ боломжийг бол хайгаад үзээл гэж хэлмээрээ. За тэгээд за ямар ч юм би болохоор одоо ингээд өөрийнхөө уншиж байгаа номнуудаас ингээд YouTube суугныг дэлгэрүүлж байгаа юм чинь ингээд ярьж явъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд болохоор миний одоо уншиж байгаа ном болохоор Сапиенс гэдэг нэртэй хүн төрөлхтний товч түүх байгаа. За тэгээд тэрийг болохоор уншаад ойлгосон зүйлээ та бүхэн ярий гэж бодож байна. За дараа нь болохоор бас хамт уншиж байгаа ном гэх юм бол эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гэдэг хоёр номыг уншиж байгаа. За тэгээд аль нэг номын хүмүүс бол хурангуулад яг ингээд өөрөө хэлснээр ярина. Хэрвээ та бүхэн үзхийг хүсвэл миний дараагийн бичлэг тун удахгүй орох болно. Анхаарал хандуусаа явуул баярлалаа.